салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster 2007 оны 2 сарын 5-ны шөнийн 12 цаг 30 минутын үед Ханке гэдэг нэртэй дунд иргэм насны эрэгтэй Германы Ситенсен гэх жижигхэн хотын гудамжаар нэг хятад ресторан руу алхаа явж байсан. За энэ залуу болохоор олон жилийн турш яг энэ замаар явж хөвчсөн өдөр тутмынхын зуршил болчихсон байсан. Яагаад гэхээр тухайн хятад ресторанд эхнэр нь ажилладаг. Тэгээд орой болгон өөрөө очиж тосдог байсан юм байна. За тэгээ явсаар рестораны гадаа хурч очсон. За гэхдээ урдны өдрүүдээс нэг л өөр юм шиг ресторан бол тэр аяараа нам гүм бүр гайхмаар тийм чимээгүй байсан маа. Тухайн хятад ресторан маш тийм амжилттай явж байгаа. Өглөөнөөс орой болтол хүмүүс тасардаггүй. Бүр шүн дунд болсон ч гэсэн хүмүүс сууж идэг болохоор нэлээд орой хаах тохиолдол ч гэсэн элбэг байдаг байсан. Гэхдээ тухайн 2007 оны 2 сарын 5-ны шөнө нам гүм байдалтай угтсан болохоор Ханкед бол нэг л тийм эвгүй мэдрэмж төрөөд аажмаар төхөөд очсон. За хаалган дээр очиод тэр бол аяархан эхлээд тогшсон. Бас л хинч дуурахгүй байсан болохоор арай чанга тогшоод сүүлдээ тэсгээ байгаад хаалгыг нь түлхээд онгойлгосон. За тэгээ онгойлгоод ороод харсан чинь бараг бөөлжих шахуу эвгүй тийм үнэртэйд ресторан бол тэр аяараа эмх замбраагүй болцсон ширээ сандалнууд ингээ хаасайгүй хөглөрөөд унтсан хагарсан аяг таваг за шилэн ундгнууд бол хаасайгүй тарж бутарсан байдалтай байсан. За өрөөний булан тохойд хид хідэн хүний цогцос эвгүй байрлалтай хөдөлгөөнгүй хэвтэж байгааг тэр бол олж харсан. За энэ дүр зураглал энэ Ханке гээд залуугийн ой тоонд бол хэдэн жил үргэлжилсэн хар дарсан зүүд шиг байсан гэж хожим нь бол ирсэн байдаг. Шал хан гээд ер нь хаасайгүй цус цэцэрсэн байдалтай. Тэгээд нурж сүйдсэн зөөлүүдийн дундуур тэр явж байгаад гинит хайртай эхнэр нь шалан дээр ухаангүй хэвтэж байгааг олж харсан. За эхнэрийнх нь болохоор нүд нь ингээд хагас санаастай. Бие нь бол аль хэдийнэ хурчгсан байсан. Эхнэрлүүгээ яарч очоод сэгсэрч эхэлсэн ч гэсэн хариу ерөөсөө өгөхгүй байсан. Тэгээ шокийн байдалтай ресторанаас бол галзуу хүн шиг гүйж гарах үеэрээ замдаа бол хид хидэн удаа бүдэрч унсан байгаа. За тэгээ гарсан даруйдаа сандарч утсаа гаргаж ирээд цагдаа руу дуудлага хийсэн. За хоолойн цэнгэрсэн байдалтай хитрхи их шокийн байдлаасаа гарч чадахгүй. Тийм болохоор яриа нь бол ерөөсөө ингээ ойлгогдохгүй. Ямар сайндаа ингээ сүулт нь дуудлага авсан оператор энэ хүний ярьсан ярианд нь бүр цочирдсан байгаа. Яагаад гэхээр Ситенсен гээд хот нь айгүй тийм жижигхэн тэгээд түүхэндээ бол ийм төрлийн аимшигтай хэрэг огт гарч байгаагүй газар исэн. За шөнийн 1 цаг орчимд мэдээлэл хүлээж авсан даруйда Ситенсен хотын цагдаагийн хилтээс бараг бүх хүчээ дайчлаад хэргийн газар руу хөдөлсөн. За 80 гаруй цагдаа бас эмнэлгийн ажилчид тийшээ очоод оцсон даруйда бүх зүйлийг хамгаалалтанд авч мөрдөө шалгах ажиллагаа эхлүүлэхийн тулд хэргийн газрыг бүхэлдэн бүсэлж тууз татсан. За Линьюэ гэдэг нэртэй тухайн ресторан нь бүс нутгийн архитектурын хэв маягийг шингээсэн 2 давхар тансаг тийм виллад байрладаг. За тэгээд тэрхүү аимшигтай масса аллага голчлон бол 1 давхрын хоолны танхимд болж өнгөрсөн байсан. Цагдаа нар дотгошоо явж ороод хамгийн түрүүн гол хаалганы ойролцоо нүрээрээ доошо хараад хөвцсөн нэг залууг бол олж харсан юм байна. За тэр хүн нь Вьетнам гаралтай 32 настай туслах тоогооч байсан. За энэ залууг араас нь буудсан. За биеэр нь бол 6 сум нефт гараад шалаар нэг цус асгарсан байсан. Гэхдээ азар алуурчин яарч сандарч буудахдаа амин чухал эрхтнүүдийг нь онож чадаагүй байдалтай цагдаа нарыг очих үеэр бол тэр залуу сулхан амьсгаатай амьд үлдэх өчүүхөнч болов найдвар тасраагүй байсан. За эмнэлгийн ажилчид бол тэр даруй газар дээр нь анхан шатны тусламж үзүүлээд дараа нь бол түргэн тусламжийн машин руу түүнийг зөөгөөд Ротенбургийн эмнэлэг рүү аваад явсан. За харамсалтай нь тухайн туслах тоогооч залуу бол хит их цус алдснаасаа болоод эмнэлэгт амьсгал хураасан юм байна. За алуурчдын ашигласан зэвсэг нь бол гарбуу байсан. Цагдаа нар ресторан дотор шалгалт хийх тусмаа бүрч аимшигтай дүр зурагтай нүүр тулсан. За хооллох танхимд хүмүүсийн сандалнуудын дунд ахаад 3 хүний цогцос цусандаа нэвчсэн байдалтай шалан дээр хөдөлгөөнгүй хэвтчихсэн. Бүгдээрээ нүрээрээ ингээ доошо харцсан, гарыг нь ард нь хүлцсэн. Тэгээд өвдөг нь нугарсан байгаагаас нь харахад бол өвдөглөөд доошо суусан байсан юм уу гэж таамаглахаар байсан. За энэ 3 хүний нийтлэг нэг зүйл нь бол гуруула толгой руугаа буудуулсан байсан. Тухайн 3 хүн нь 39 настай малайз эмэгтэй зөөгч
38 настай Вьетнам угаагч бас 56 настай Хятад ахлах тоогооч нар байсан. Үүдний цаад хэсгээс цагдаа нараа дахиад нэг цогцос олсон. За тэр нь бас л толгойдоо буудуулсан Таиланд тийм зөөгч залуу байсан. За энэ залуу бол эмх замбраагүй байдал үүссэн даруйд зүхтгийг оролцсон тийм бололтой харагдчихсан. Гэхдээ гарахаас өмнө буудуулсан гэж таамагласан. Рестораны касны ойролцоо цагдаа нар ахаад 2 цогцос олсон. За нэг нь болохоор эрэгтэй, нөгөөх нь эмэгтэй. Энэ хоёр болохоор рестораныг анхнаас нь босгосон эзэн Хонфан болон түүний эхнэр Эни гэд 2 хүн байсан маа. За энэ хоёр бол цагдаа нар санаанд оромгүй зүйл олж харсан нь юу байсан бэ гэхээр Энигийн цогцсны яг доохон талд нь биеийн битүү цус болцсон жоохон охин юу болсныг ойлгоогүй байдалтай хэвтчихсэн. За тэр нь болохоор хосуудын 2 настай бяцхан охин Тиана гэд нэртэй тийм хүүхэд байсан. Гайхалтай нохин бол огт гэмтээгүй байсан юм. Ингээд энэ хэрэг олон нийтэд ил болсны дараа маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Энигийн амьдралын сүүлчийн мөчүүдэд юу болсон талаар таамаг дэвшүүлж хэлцгээсэн. За магадгүй залуу ээж хүн алуурчдтай нүүр тулсныхаа дараа өвдөг сөхөрч гуугаад бяцхан охиных нь амийг өршөөж өгөхийг гуйсан байх. Тэгээ сүүлдээ зөвхрөнгөө барж өөрийн биеэрээ хүүхдээ халахлаад амьд бамбай болсон байхаа гэж ярилцаж биччихсэн. Гэхдээ эцэстээ алуурчид 2 настай хүүхэд өөрсдөд нь ямар ч аюул учруулахгүй гэж үзээд охиныг амьд үлдээхээр шийдсэн байх ч магадлалтай. За эцсийн дүндээ бол Тиана алуурчдын царайг харсан байсан ч гэсэн тийм жаахан хүүхэд бол мөрдөн байцаалтанд хэрэг болохууц мэдээлэл угаасаа өгч чадахгүй. За цагдаа нар бол барилгыг тэр чигт нь нэгжиж шалгах үеэр бас нэг санаанд ормооргүй зүйлийг олж мэдсэн. За тэр нь юу байсан гэхээр 2 давхрын нэг өрөөнд нэг эрэгтэй гайхсан байдалтай сууж исэн. За энэ хүн юу болсныг огт мэдээгүй. Өөрөөр хэлэх юм бол ингээд нэг давхарт мас аллах болж явах үеэр чихвч зүүцэн компьютер тоглоод тэрэндээ бүр хит их автаад ямар ч буун дуу, ямар ч тосломж хүсч орилох чимээг сонсоогүй юм байна. Алуурчууд бас түүнийг дээд давхарт байгаа гэдгийг нь мэдээгүй болохоор тэр бол өглөөс азар амьд мултарч чадсан байсан. Тэгээ цагдаа нар бол түүнээс мэдүүлэг авсан чинь тэр залуу бүр юу ч мэдэхгүй байсан. Бүр юу ч сонсоогүй, юу ч хараагүй, өөрөөр хэлэх юм бол ингээд мөрдөн шалгах ажиллагаанд тус болох ямар ч мэдээлэл өгч чадаагүй. Дээр нь нэмээд рестораны эргэн тойронд ямар ч хяналтын камер суйрлуулаагүй байсан нь цагдаа нарын хувьд бол тун таагүй мэдээ байсан. За энэ нь бол алуурчдын царай төрөх бас хөдөлгөөнийг нь харуулсан ер нь ямар ч дүрс бичлэг байхгүй гэсэн үг. Хэргийг шийдвэрлэх ажлыг энэ байдал улам бүр хүндрүүлсэн. За тэгэхээр алуурчид хэн байсан, яагаад ийм амьшигтай мас аллах үйлцсэн бол гэдг нь бол их сонин. Шүүх эмнэлгийн шинжээчид задлан шинжилгээ хийх үеэр хохирогчдын шархыг наривчлан шалгаж үзээд чухал нэг уул мөрийг илрүүлсэн. Сумны шархнууд 2 өөр төрлийн буунаас гарсан болох нь тогтоогдсон юм байна. За энэ нь бол хэрэгт ганц биш хэд хэдэн алуурчин оролцсон болохыг нь илтгэжсэн. Ингээд цагдаа нар энэ зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг тэгээ мас аллахад хамгийн багадаа 2 хүн шууд оролцсон гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Цагдаа нар бол рестораны ойролцоо амьдардаг оршин суугчдаас мэдүүлэг авахад бүгд тухайн хэрэг гарсан шөнө бол ямар ч тийм буун дуу, тусламж хүссэн тийм орилох чимээ сонсоогүй гэж мэдүүлсэн. 7 хүн буудуулсан ийм хэрэг гарсан байхад хин ч ингээд юу ч сонсоогүй гэдэг нь бол маш хачирхалтай байсан. Алуурчид бол маш сайн бэлтгэлтэй явж очиагүй бол ийм зүйл болох боломжгүй гэж дүгнэхэд хүрчээсэн. Энэн дээр нь үндэслээд мөрдөгчд бол гэмт этгээдүүд буун дуу намсгагч ашигласан байх магадaltaй гэж үзсэн. За хэргийн газрыг шалгах явцад кассанд байсан бүх мөнгийг авч явсан нь бол тогтоогдсон. Тэрнээс гадна 2 лаптоп, 13 ширхэг гар утас алга болсон байсан. Тэгэхээр энэ хэргийн сэдэл нь дээрэм байж болохыг харуулж байсан. Гэхдээ цагдаа нарын анхаарлыг хамгийн их татсан зүйл нь алуурчдын ашигласан галт зэвсэг байсан. За Германд болохоор галт зэвсгийн хяналт бол маш тийм хатуу байдаг. Зарим цагдаа хүртэл өдөр тутмын үүрэг гүйцэтгэхдээ буу авч явдаггүй. Жирийн иргэдийн хувьд буу олж авах гэдэг нь бол бүр хэцүү байд юм байна. За тэгсэн чинь тухайн гэмт этгээдүүд буутай байгаа зогсохгүй дор хаяж 2 өөр төрлийн буу дээрэс нь бол дуу намсгагчтай байсан гэдэг нь тогтоогдсон. За энэ нь бол тэднийг энгийн тийм туршлагагүй хулгайчид биш гэдгийг нь илтгэжсэн. Ингээд энэ дүгнэлтэнд нь үндэслээд мөрдөгчд бол алуурчид зохион байгуулалттайгаас гадна нөөц бололцоо ихтэй. За тэгээд ийм хэмжээний дээрэм төлөвлөж зэвсэг олж авах чадвартай байгаа нь жирийн гэмт хэрэгтнүүдээс давсан этгээдүүд гэж үзэхэд хүрсэн юм билээ. За тийм болохоор тэдний хамгийн ихний сэжигтнүүд нь
тухайн бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд болж эхэлсэн. Тэдний дундаас Хятадын Triad гэдэг нэртэй бүлэглэлүүд болон Вьетнамын гэмт бүлэглэлүүд бол хамгийн их с 'ижиг төрүүлж анхаарлыг нь татчихсан. За яагаад гэхээр тухайн үед хоёулаа ойролцоох Хамбург хотод тэдний гар хөл бологсод нь байдаг байсан юм байна. За Германы томоохон сонинуудын нэг болох Die Welt гэж сонины мэдээлснээр 1990-ад оны үед Хамбург хот зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн томоохон асуудалтай тулгараад ялангуяа нөгөө Triad гэд бүлэглэлүүд тэр үед бол хүчтэй нөлөөтэй байсан гэдгийг нь онцолсон юм байна. За тэгчээд Хамбургт байдаг хятад ресторануудын 90 гаруй хувь нь Triad гэд бүлэгмийн хүмүүст өндөр хэмжээний мөнгө төлөхөөс өөр аргагүй байдаг гэсэн юм байна. За өөрөөр хэлэх юм бол хятад ресторанууд өөрсдийгөө хамгаалахын тулд мөнгө төлөхгүй байхын аргагүй байдаг байсан. Зарим рестораны эзэдүүд бол эсэргүүцэл илэрхийлж мөнгө төлөхгүй дээрээ тулаад сүүлдээ ална гэж занл хийлүүлж тэр нь ч энгийн үзэгдэл болчихсон байсан. Зөвхөн хятад ресторанууд ч биш, Турк, Итали хоолны бизнесүүд ч гэсэн дарамтанд өртдөг байсан. Хэдийгээр 2000 он гарснаас хойш байдал мэдэгдэхүйц сайжирсан ч гэсэн гэмт бүлэглэлүүдийн мөнгөний татаас авдаг байдал нь тэдний уламжлалт орлогын их үүсвэр хിവэр үлдсэн. Мэдээж энэ нь маш ашигтай бараг хүчин чармайлт энэ төр шаардлагагүй ажил байсан болохоор нэх амархан орхихгүй гэдэг нь угаасаа ойлгомжтой. За мас аллах болсон Lingue гэдэг ресторан бол маш амжилттай үйл ажиллагаагаа явуулж исэн болохоор Triad-уудын анхаарлыг татсан байх боломжтой гэж мөрдөгчд үзсэн юм байна. Тэдний таамагласнаар Хонфан болон түүний эхнэр татаасны мөнгө өгөхөөс татгалцсан. Тэгээ хариуд нь тэд нар бол өшөө авч масаар нь хятсан байж болох юмаа гэж үзсэн. Гэхдээ наривчилсан мөрдөн шалгалтын дараа цагдаа нар энэ хувилбарын магадлал бол маш бага гэж дүгнэхээс аргагүй болсон. Тэгээ энэнд нь бол хоёр гол шалтгаан байсан. Нэгдүгээрт болохоор Triad шиг тийм том хэмжээний нөлөө бүхий бүлэглэл ресторануудаас авдаг татаас ихэвчлэн маш өндөр мөнгөнд үнэтэй байдаг. Дор хаяж 6 оронтой тоогоор хэмжигддэг байсан. Харин Lingue ресторанаас алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээ нь кассан дах бэлэн мөнгө 2 лаптоп 13 гар утас төдий байсан нь маш бага хэмжээний эд зүйлийн хохирол гэж харагдчихсан. Хэрвээ Triad-ууд үнэхээр Хонфаны гэр бүлийн мөнгөний төлөө онилсон байсан бол барьцааны мөнгө нэхэх замаар тэрнээсээ ч бүр хэд дахин илүү их ашиг олох боломжтой байсан. Тэгэхээр тэдний хувьд чинээлэг ресторан эзэмшигчийн гэр бүлийг бүхэлд нь устгах гэдэг нь ирээдүйн орлогын их үүсвэрээ өөрсдөө тасалж байгаатай ерөнхийдөө адилхан зүйл байсан. Тэгээ цаашлаад Triad-ууд бол маш болгоомжтой ажилтдаг гэдгээрээ алдартай байсан. Тэд нар ер нь бол хууль сахиулах байгууллагад асуудал үүсгэж болзошгүй нотлох баримтууд үлдээхээс үргэлж зайлс хийдэг байсан. За бизнес эрхлэгчдээс татаасны мөнгө шууд нэхэхээс илүүтэйгээр илүү тийм нарийн арга хэрэгэлдэг гэсэн. За жишээлх юм бол рестораны боссуудыг нь өөрсдийнхөө зааж өгсөн нийлүүлэгчдээс ямар нэг барааг хит өндөр үнээр худалдаж авахыг шахаж албаддаг байсан. Ингэснээрээ цагдаа нар шалгасан ч гэсэн энэ нь дээрэмч гэдэг юм уу ямар нэг сүрдүүлэг энэ төр ерөөсөө биш харин албатан худалдан авалчиг харагддаг байсан. Triad шиг туршлагатай байгууллага ийм бага хэмжээний мөнгөний төлөө уулс даяар шууган тарих үйц олон хүний амийг хүнөөсөн хэрэг үйлдэх эрсдэл гарахгүй гэж мөрдөгчд үтсэн. За хоёрдугаарт болохоор шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогчдын нас барсан цаг нь шөнийн 12 цаг орчим байсан гэж тогтоогдсон. Онцлог зүйл нь гэх юм бол тэдний дундаас хоёр нь нас барахаасаа өмнө тусламж хүсгээр утсаар дуудлага хийж амжсан байсан ч гэсэн тэр дуудлагууд нь айгүй тийм хурдан тасарсан. Түрүүн би бас ярьжсэн туслах тоогооч рестораны үүдний ойролцоо 6 сумны ширхтээ олцсон. Тэгэхээр тухайн залуу бол цухтгийг оролдож авах үеэрээ араасаа олон удаа буудуулж амиа алдсан гэдгийг нь харуулж исэн. За энэ баримтаас нь харахад бол алуурчид анханасаа ресторан дотор байсан бүх хүнийг бүрэн хяналтандаа авч чадаагүй. Тэгээд тэрнээсээ болоод зарим хохирогчид тусламж дуудах бас зугтах боломж олдсон байгаа. Энэ нь бол мэдээж маш чухал зүйл байсан. Яагаад гэхээр зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд ажиллагаа явуулахдаа ихэвчлэн маш тийм нарийн төлөвлөж мэрэгжлийн төвшөнд цэвэр гүйцэтгэдэг. Тэд бол хэргийн газрыг маш хурдан бүрэн хяналтандаа аваад хинт ч эсэргүүцэх эсвэл тусламж дуудах боломжийг олгодоггүй. Харин энэ хэрэг дээр харагдсан эмх замбраагүй байдал
бас хяналтандаа байлгаж чадаагүй нөхцөл байдал нь туршлагатай гэмт хэргийн бүлэглэлүүдийн ажиллагааны хэм маягтай огт нийцэхгүй байсан. Тийм болохоор Вьетнамын гэмт бүлэглэлүүдийн талаарх таамгийг ч гэсэн өгөөсгөх тал руугаа хазаасан. Тэгэхээр алуурчид хэн байсан байж болох уу? Энэ рестораны чухам хин гэдэг хүн нь ямар нэг этгээдийг уурлуулсан, за тэгээд өшөө авахад хүргэсэн үү гэсэн асуултууд бол гарч ирнэ. За энэ асуултанд хариулахын тулд эхлээд рестораны эзэдүүд нь ямар хүмүүс байсныг мэдэх хэрэгтэй. За Хон Фан гээд залуу болохоор 1971 онд Хонконгт төрсөн. Тэгээд бага байхдаа гэр бүлийнхээ хамт Англи руу цагаач илсэн. 26 настай байхдаа өөрөө бие дааж амьдрахын тулд бас мөрөөдлөө дагаад ганцаараа Герман руу яваад тэндээ өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхээр шийдсэн. Тэгээ тэгэх үеэрээ ол өөрөөсөө 8 насаар дүү Эни гээд бүсгүүтэй танилцсан юм байна. Ингээд энэ хоёр хүн хоёулаа Английн паспорттай хятад гаралтай хүмүүс байсан. Тэгэхээр соёл амьдралын нөхцөл байдлын хувьд ижил төстэй зүйлүүд бол олон байсан. Тийм болохоор маш хурдан дотносоод бараг анхны харцаар дурлалцаж удалгүй гэрлэхээр шийдсэн. За хосууд бол үнэхээр аз жаргалтай амьдарч байсан. Харилцаанд бат бөх байсан болохоор хятад ресторан нээж тэрийг ол Лингвэ гэж нэрлсэн. За Лингвэ бол тухайн Сиднейсэн гээд жижиг хотын хамгийн анхны хятад ресторан байсан юм байна. Ресторан бол дотроо маш тийм гоёмсог тохиолдолтой, хоол нь маш амттай байсан болохоор маш тийм богино хугацаанд алдартай болоод нэгэд удаачгүй олон үйлчлүүлэгчдийг татаад бизнес нь амжилттай явж исэн. За олон жилийн хөдөлмөрийн үр дүнд Хон Фаны гэр бүл нэлээд их мөнгө ч гэсэн хуримтлуулж чадсан. Тэд бол тансаг зэрэглэлийн BMW худалдаж аваад урд нь түрээсэлдэг байсан энэ хоёр давхар рестораныхаа виллаг бол тэр чигт нь өөрсдийн болгоод худалдаад авсан байсан. Тэр байр нь бүс нутагт түгээмэл байдаг мансарттай хоёр давхар барилга байсан. За нэг давхраа ресторан болгож ашиглаад хоёр давхарт нь гэр бүлээрээ амьдардаг байсан юм байна. Хон Фаны 34 настай байхад тэд бол анхныхаа хүүхдээ өлгийдэж авсан юм байна. За хэрэг гарахаас яг 1 сарын өмнө Хон Фаны ээж нь Хановер гэдэг хотоос Сиднейсэн хот руу нүүж очиод хүүгийнхээ рестораны ойролцоо амьдраад хосууд ажил ихтэй үеэр нь ач охиноо харж өгдөг байсан. Тэгээ эмгэнэлт хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Тиана охиных нь 2 насны төрсөн өдрийг халуун дулаан уур амьсгалтайгаар тэмдэглэж өнгөрүүлсэн байсан. За хотын зарим танил болсон оршин суугчид хүртэл охиных нь төрсөн өдөрт очиж баяр хүргэсэн байсан. Хожим хүмүүсээс Хон Фаны гэр бүлийн талаар асуусан чинь бүгдээрээ л дуу нэгтэйгээр тэднийг бол маш тийм ээлдэг, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан гэж ярьцгааж байсан. За гэр бүлийн бүх гишүүд хөршүүдтэйгээ үргэлж найрсаг, дулаан харилцаатай байдаг байсан. За тэд нар бол өөрсдөө Европт амьдарч байгаа хятад гаралтай хүмүүс байсан болохоор Германд амьдардаг бусад хятадуудад онцгой тийм дотн ханддаг байсан. За түүгээрч зогсохгүй ер нь бол Аз гаралтай хүмүүсийн нийгэмлэгт ч гэсэн илэгтэй ханддаг байсан. Харийн нутагт хэцүүхэн амьдарч байгаа бэрхшээлтэй тулгарсан нутаг нэгтнүүдтэй туслахад бол үргэлж бэлэн ямар сайндаа ресторанд нь ажилдаг бүх ажилчид нь Аз гаралтай хүмүүс байсан. За тэдэнд бол хосууд яг л гэр бүлийн гишүүд шиг дотн ханддаг байсан юм байна. Тэгэхээр энэ ээлдэг гэр бүл хин нэгэнтэй дайсагнах, өс хонзон үүсгэх шалтгаан бараг байхгүй гэж харагдчихсан. Гол нь заримдаа хитрхи сайхан сэтгэлтэй байх нь өөртөө гай зовлон дуудах шалтгаан болж байдаг. Хэрэг гарахаас 6 сарын өмнө нэг дунд иргэм насны Вьетнам эрэгтэй тэдний ресторанд нь ажил хайгаад явж чадсан юм байна. За тэр хүн болохоор Германд ирээд удаагүй байсан. Тэгээ таних хүн байхгүй, амьдралаа залгуулах гэж хичээж байгаа нэлээд тийм хэцүүхэн байдалтай байсан юм байна. За Аз гаралтай нэг хүний хүнд нөхцөл байдлыг харсан Хон Фан болохоор ерөөсөө эргэлзэхгүйгээр түүнийг бол ресторанда ажилд авсан. За тэр хүн ресторанд нь ажиллаж байгаа хугацаанд бусдын анхаарлыг татсан нэг тийм зуршил гэмээр зүйлтэй байсан. За тэр нь байсан гэхээр тухайн хүн болохоор үргэлж рестораны унцэг булан бүрээр нь яваад бүх зүйлийг нарийн ажиглаж сонирхдог байсан юм байна. Хон Фан ерөнхийдөө тэрийг нь анзаарсан ч гэсэн шинэ ажилд орж ирсэн хүн болохоор ажлынхаа орчин тойронтойгоо танилцж байгаа бахаа гэж бодоод нэг их тоогоогүй ерөнхийдөө с сэжиг аваагүй юм билэ. Гэхдээ нэг өдөр тэр хүн бүр хинт ч юу ч хэлээгүй гинэт ажлаа орхиод яваад өгсөн. Тэгээ тэр өдрөөс хойш дахиад хинч тэр залууг бол хараагүй. Хаашаа авсныг нь бол хинч мэдээгүй. Цагдаа нарын үзэж байгаагаар тэр хүн ресторанд ажиллаж байгаа хугацаанд ямар нэг тийм дотроо муу санаатаагаар муу зорилгоор мэдээлэл цуглуулж исэн байж болзошгүй гэж үзсэн.
За энэ таамгийг нь бүр баталж байгаа юм шиг нэг чухал баримт хожимд илэрсэн юм байна. Хэрэг болохоос өмнө Хонфан нэг айгүй дотны найздаа хандаад 6 сарын өмнө ажилчдынхаа нэгээс эвгүй гэмээр зүйл сонссон тухайга ярьж исэн юм бэлээ. За тэр ажилтан болохоор өөрийгөө гэмт хэргийн ертөнцтэй холбоотой ардаа хүчтэй бүлэглэлтэй энтер гэж хэлж исэн юм байна. Тэрнээс нь болоод Хонфан ер нь өөрөө бас гэр бүлийнхээ аюулгүй байдалд нь санаа зовоод айсан баг. Ямар сандаа тийм зүйлээс холдохын тулд Эрстрана 200,000 еврогоор зархаар төлөвлөж исэн юм бэлээ. За эхнэрийнх нь хувьд болохоор Хамбургт байдаг нэг гутлын дэлгүүрт ажилд орох гээд өргөдлөө өгцөн рестораны бизнесээ болохоор ингээд ерөнхийдөө бэлтгэжсэн гэсэн. Гэхдээ бүх зүйл хэтэрхий хурдан болоод өнгөрсөн. Найздаа санаа зовж байгаа талаар ярьснаас ердөө хэдхэн хоногийн дараа Лингвэ ресторанд тухайн мас аллага болсон юм байна. Тухайн с жиг бүхий Вьетнам гаралтай эрэгтэй энэ хэрэгтэй чухам ямар холбоотой байсныг ойлгохын тулд эхлээд с жиг бүхий ах トゥ хоёрын талаар ярих хэрэгтэй болно. За яг үнэндээ бол хэрэг гарсны маргааш нь гэхэд цагдаа нар бол аль хэдийнэ анхны 2 сэжигтэй этгээдийг олчихсон байсан. Хоол орлуулагч булчингийн хөгжлийг дэмжигч Take It Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна. Үлсэхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг Take It Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх Take It Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За тэгэхээр яасан бэ гэхээр Лингвэ ресторан 1-р хурдны замаас холгүйхэн байрладаг байсан юм байна. За мөрдөн шалгах ажиллагааг удирдахжсэн ахлах мөрдөгч алуурчууд хэрэг үйлснийхээ дараа энэ хурдны замаар зогтсон байх магадлал өндөр гэж үзээд тухайн зам дагуу шалгалт хийхийг албан хаагчид үүрэг болгосон байсан. За 2 сарын 5-ны өдрийн 1 цаг 10 минутанд хурдны замын нэг амрах хэсэг дээр цагдаа нар с жигтэй 2 эрэгтэйг анх олж харсан. За тэр хоёр бол цэнхэр өнгийн Volkswagen Polo загварын машинтай явж байсан. Тэгээ зүгээр энгийн шалгалт хийхээр зогсоосон юм байна. За хамгийн гол нь тэр хоёр хүн хоёулаа маш их тийм сандарсан байдалтай байсан болохоор цагдаа нарын анхаарлыг хамгийн түрүүнд татсан байгаа. Гэмт хүн гэлбэлцэн гихчээр. Тэгээ царай нь ингээд цонхигоод бичиг баримтаа үзүүл гэсэн чинь ээрч муураад ярихтаа гацаж төгдрээд ямар ч тийм үнэмлэх гаргаж ирч чадаагүй. За тэр дараадаа цагдаа нар бол ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч ихсэн. Тэгээ тэр хоёрыг машинаас буулгаж нарийн шалгалт хийхээр болсон. За тэгсэн чинь нэг цаас машинаас нь бол олцсон юм бэлээ. Тэр цаасан дээр болохоор Лингвэ рестораны байршлыг тэмдэглэсэн байснаас гадна дотоод зохион байгуулалтыг нь гараараа ямбай зурчихсан байсан. Шууд тэр хоёрыг саатуугалж хилтэс рүү бол дагуулад явж байцааж эхэлсэн. За анхны шалгалтаар тэд нэр бол Вьетнам гаралтай ах トゥ хоёр болох нь тогтоогдсон. Нэг нь болохоор 34 настай, нөгөө нь 31 настай. Хоёулаа Bremen гэд хотод амьдардаг байсан юм байна. Тэгчээд хоёулаа болохоор Германд албан ёсны ажил төрөл энэ төр эрхэлдэггүй, унаж явж исэн машин нь түрээсийг тэгээ жинхэнэ нэрийг нь тухайн үед бүрэн баталгаажуулж чадаагүй болохоор мөрдөн шалгах ажиллагааны явцад бол Ван ах トゥ гэж нөгөө герман цагдаа нар нэрлэж дуудаж эхэлсэн юм билээ. За тэгээ байцаагдаж эхлэх үеэр л Лингвэ рестораны хэрэгтэй ямар ч холбоогүй гэж эрс ницааж аллах болсон шөнө хоёулаа Bremen гэд хотын ойролцоо байдаг казинод байсан. Тийшээ орсон цагийг нь тэмдэглэсэн тасалбараа хүртэл гаргаж ирж үзүүлсэн. Ямар ч тач нэг нь аллах болох үеэр баттай алибайтай байсан гэж харагдчихсан. За яагаад гэхээр тухайн тасалбар дээрх цаг нь хэрэг гарсан цагтай давхцажсэн. Машинаас нь олдсон рестораны зурагтай нэг ширхэг цаас дангаараа ол тэднийг яллагдагчаар татах хангалттай нотлох баримт болж чадахгүй байсан. За Германы хуулиар бол байцаалт явуулах зөвшөөрөгдсөн хугацаа дуусгаад хангалттай нотлох баримт байхгүй ах юм бол цагдаа нар сэжигтнийг суллах тийм үүрэгтэй байдаг. За ингээд аргагүй ирэхэнд хуулийн хүрээнд Ван ах トゥ усыг бол төр хугацаанд сулалцсан нь мөрдөгчдийн хувьд угаасаа таатай зүйл бол байгаагүй. За ингээд хэрэг мухардалд орох нь гэж бодож явахдаа зэрэгцээд ДНХ-ийн шинжилгээний хариу ирээд Ван ах トゥ усыг мэдүүлэлгүүд худлаа гэдгийг нь илчилж чадсан. Яг үнэндээ бол тэднийг хилтэс тавчирсан даруйда цагдаа нар хувийн эд зүйлс болон өмсөж явж исэн хувцснуудыг нь маш нарийн шалгасан байсан. За нэгнийх нь гутлын өсгий хэсгээс маш жижигхэн тийм цусны толгой бэлэрсэн. Тэгээ тухайн цусны дээжийг
шинжилгээнд явуулсан чинь рестораны хохирогчдын нэгнийхэн ДНХ-тэй нод яг таарч исэн. За бас ресторан дотроос ван ах дүүсийн өмсч явсан хувцсны мянцны төвшөнд шинжилгээ хийнэ гэж ярьдэн штэ. Тэр шинжилгээг хийгээд үзсэн чинь таарч ийна гэсэн тийм хариу гарсан байлээ. Ингээд ийм няцаах боломжгүй бит нотлох баримтуудаас харахад тэр хоёрыг аимшигтай масс аллахад шууд оролцсон хүмүүс мөн гэдгийг батлахад угаасаа хангалттай байсан. За ингээд эцэстээ нөгөө хоёр чинь яах ч аргагүй үйлцэн хэрэгээ хүлээж эхэлсэн. За тэгээ мэдүүлгийн үеэр хэрэгт оролцсон өөр 3 хамсаатныхаа талаар ч гэсэн энэ хоёр хүн бол мэдээлсэн байлээ. Бүгдээрээ болохоор Вьетнам гаралтай хүмүүсээс. Та бүхэнд ингээд шууд ярихаар хэрэг нь айгүй тийм хурдан илэрсэн юм шиг боловч яг үнэндээ хэрэг гарсан өдрөөс хойш бүх 5 с жигтний хэн болохыг тогтоох хүртэл Германы цагдаа нар бараг хагас жилийн турш эрчимтэй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан юм билээ. За энэ хугацаанд тэд нар 3000 гаруй эд мөрийн баримтыг шалгаж бараг 400 өөр сэжүүр цуглуулж шинжилсэн байсан. За тэдний олж авсан хамгийн чухал нотлох баримтуудын дунд аллагад ашигласан 3 гарбуу багтжсэн. Бас хэрэг гарсан шөнө ресторанаас алга болсон 2 лаптоп, 13 гар утсыг ч гэсэн олсон юм байна. За тэгээд энэ бүх хэргийг гол зохион байгуулсан хүн нь Quach гэдэг овогтой 42 настай Вьетнам эрэгтэй байсан гэдэг нь тогтоогдсон. Тэр хүн болохоор урд нь ажил хайж Линвэ ресторан руу явж очиод тэг хэсэг хугацаанд ажиллаж исэн гэх нөгөө дунд иргэм насны эрэгтэй байсан. За ажилд орсон эхний өдрөөсөө л ахуулаад Хонфон гэр бүлийнхний амжилттай бизнес, хангалуун амьдралыг хараад шунал нь хөдөлж эхэлсэн юм байна. Хэдийгээр удаан ажиллаагүй ч гэсэн тэнд байх үеэрээ рестораны үйл ажиллагаа, за өрөө тасалгааны байршил, нээх хаах цаг энтрийг нь бол бүгдийг нь нарийн ажиглаж мэдэж өгсөн. Тэг ямар санда булан тохоогоор нь эргэлдээл энэ тэрүүгээр нь яваад байдаг гэсэн юм байна. За тэгээ гинэт ажлаа орхиж алга болсныхоо дараачаас тохиромжтой мөчийг бодож эхэлсэн. Хэрэг гарахаас 1 сарын өмнө тухайн Quach гэдэг хүн нэг баарнд арх уугаа сууж авах үеэрээ санаандгүй байдлаар шахуу ван ах дүүстэй танилцсан юм байна. Хайрын нутагт өөртөө адилхан Вьетнам хэлээр ярьдаг хүмүүстэй таарлцсан болохоор тэд нар бол маш хурдан дотн сууж нэг нэгэндээ ойрцсон. Тэрнээс гадна энэ залуучуудын амьдралын нөхцөл байдал ерөнхийдөө адилхан байсан. Бүгд ажилгүй, мөнгөгүй шахуу Германд арай ядан амьдарч исэн. За тэгээ залуучууд элдвийг ярилцж авах үеэрээ мөнгө олохын тулд хамтдаа дээрэм хий гэсэн санааг Quach бол анх гаргасан юм байна. Тэгээ байн болохоор түүний урд нь ажиллаж исэн доторх бүх зохион байгуулалтыг нь маш сайн мэддэг Линвэ ресторан гэж тэр хоёрт хэлсэн. Ван ах дүүс бол энэ төлөвлөгөөг боломжийн юм байна гэж үзээд мөнгөний гачигдалд орсон байсан болохоор хамт хийхийг зөвшөөрсөн. За тэгээ Quach бол рестораны наривчилсан зургийг цаасан дээр буулгаад дээрмийн төлөвлөгөөг боловсруулсан. Харин ван ах дүүс төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүмүүс нь байсан. За Quach болохоор арын албаны гол зохион байгуулагч. Тэгчээд ажлаа илүү найдвартай болгохын тулд хэрэг үйлдэхээс өмнө дахиад 2 Вьетнам залууг элсүүлэхээр болсон. За нэг нь бол 30 настай Pham Hai Pho, нөгөөх нь Үү овогтой 40 настай эрэгтэйсэн. Ингээд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй гэмт бүлэглэл байгуулад 2007 оны 2 сарын 4-ний оройны 23 цаг 30 минутанд дээрмийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн. Алсын зайнаас ажиллагааг Quach удирдахаар болоод за нэг нь бол гадаа харуулын үүрэг гүйцэтгээд бусад 3 нь аллахт бол шууд оролцсон юм байна. Тэд нар цэнхэр өнгийн поло машинаар Линвэ ресторан руу явж очиод төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр бэлтгэсэн. Тэднийг орхоос хэдхэн минутын өмнө ресторан бол тухайн өдрийнхөө ажлаа дуусгаад хаалгаа барих гад бэлтжижсэн. За тэр үеэр бараг бүх ажилчид үндсэн танхимд цуглараад амрангаа бас бус зүйлээ цэгцлээ байжсэн. Төлөвлөгөөний дагуу Үү болохоор рестораны гадаа үлдээд ойр орчимд ямар нэг хүн байгаа эсхийг ажиглах гүрхтэй. За харин ван ах дүүс бас Pham Hai Pho гэдэг хүн болохоор хар өнгийн баг өмсөж нүрээ хатгалаад гар бууга гаргаж ирээд ресторан руу дайраад орсон. Эхлээд тэд бол бууга бүх хүнлөө чиглүүлж дуугүй байхыг шаардсан байна. Гинэт болсон ийм нөхцөл байдалд ажилчид бүгд цочирд доод айж сандраад бараг хөдөлж чадахгүй хөшцгөөсөн. Удалгүй ван ах дүүсийн нэгэн дохио өгч Pham Hai Pho 2 давхар руу гараад эцдүүдийнх нь амьдардаг хэсгээс мөнгө хаахаар явсан. Доор болохоор 2 дээрэмж үлдсэн. За тэгээ Вьетнам эмэгтэй зөөгч арын хаалганы ойролцоо зогсож исэн болохоор боломжийг ашиглаад хаалга руу гүйж зүхтаахыг оролцсон. Гэхдээ Quach рестораныг мэддэг байсан болохоор хин нэгнийг зүхтахаас сэргийлээд орхосоо өмнө тэд нар бол арын хаалгыг хинжээр хаагаад төгчсөн байсан. Нөгөө эмэгтэй хаалган дээр очисон чинь онгоогоогүй. За тэгэхээр нь сандраад уцаа гаргаж ирээд эхлээд нөхөрлөгөө залгасан чинь нөгөөх нь усанд орж исэн болохоор уцаа ерөөсөө аваагүй. Яагаад юм гэдгийг мэдэхгүй дараа нь
тэр болохоор одоо Малайзд байдаг нэг хамаатан лууга залгаад дуудлага нь холбогдсон боловч ердөө 19 секундын дараа алуурчид бол тэр эмэгтэйг олоод бариад авсан. Ер нь бол тэд нар анханасаа хин нэгнийг алахгүй зүгээр л мөнгийг нь аваад явна гэсэн төлөвлөгөөтэй байсан. За тэгээ нөгөө эмэгтэйг барьж авсныхаа дараа алгадаад нөгөөдөл дээр нь аваад ицсэн. Дахиад ийм зүйл гарахгүй байхын тулд бас нөхцөл байдлыг бүрэн хяналтантай байлгахын тулд бэлдэж ирсэн цахилгааны утсаа гаргаж ирээд бүгдээрнгийнх нь гарыг хүлж эхэлсэн. Тэгсэн чинь туслах тоогоочийг хүлэх үеэр нөгөөх нь эсэргүүцээд ван ах дүүсийн нэгтэй нь ноцолдоод эхэлсэн. За тэгэх үеэрээ дээрэмчний одоо нөгөө хар багийг нь тайлж чадсан байгаа. За тэгээ царай нугасаа ил гараад ирсэн гэсэн үг. Нэгэнт ингээ нүрийг нь харсан болохоор хэрвээ энэ хүн амьд үлдэх юм бол өөрийг нь таниад тэгээ цагдаад мэдүүлэг өгөх нь гарцаагүй болсон гэсэн үг. Гэрчийн амийг бүр мөсөн таглахын тулд алах тухай бодол тэр даруй одоо толгойд нь орж ирсэн маа. Тэгээ буугаад туслах тоогооч руу чиглүүлээд нөгөөх нь айсандаа эргэж хараад урд хаалга руу бүр хамаг гэрчээрээ гүйсэн ван бүр ингээд энэ байдалд нь сандраад буугаа чиглүүлж агаад гохыг нь одоо хид хідэн удаа дараад зүгтжсэн хүн рүү ол 6 удаа дараалаад буудсан. Тэгээ тэр бол үүдний ойролцоо унсан. За унсан мөртлөө амьсгаан тасраагүй сулхан одоо амьсгалж исэн. За нөгөө хоёр нь гэхдээ одоо хүчлээ гэж бодоод дахиж буудаагүй. Удалгүй дээд давхрыг нэгжиж дууссан Фам Хайфо доошоо бууж ирсэн. Тэг болж өнгөрсөн одоо тэр бүх төр зургийг хараад нөхцөл байдал ингээ бүрэн хяналтаас гарсан гэдгийг бол гуруулаа ойлгосон ба. Аль хэдийнэ ингээд нэг хүнийг алчсан болохоор одоо бүх гэрчүүдийг устгаад хэргийг дуусгасан дээрээ гэж үзсэн. За ингээд мас аллах болж эхэлсэн. Таиланд зөөгч бас л зүхтхийг оролдоод хол явж амжилтгүй толгойдоо будулсан. За энэ аимшигтай байдлыг харсан Малайз зөөгч, Вьетнам угаагч, Хятад ахлах тоогооч айсандаа нэг нэгээрээ өвдөг сөхөрч ам өршөөхийг гуйж эхэлсэн. Нөгөөдөл нь аль хэдийнэ хяналтаа алдсан гурвуулангийнх нь ард очоод толгой руу чиглүүлээд гохоод арцгаасан. Рестораны эзэн Хонфон болон Эни хоёр өөрсдийгөө амьд үлдэх магадлал бага гэдгийг ойлгоод гол нь одоо хоёрхан настай охиноо бодоод аврахын тулд эцсийн бүх зүйлийг эрсдэлд оруулахаар шийдсэн юм байна. За хоёулаа бол алуурчид руу дайрж очиж эсэргүүцэж, тэмцэж, хүүхдээ хамгаалахаар оролцсон ч гэсэн буутай хүмүүсийг угаасаа яаж дийлэх вэ? Хоёулаа 2-2 суманд оногдож газар унаад цусандаа хутгалцсан. Эни бол сүүлийн амьсгалаа хураахаасаа өмнө охиноо тэрсэн хിവэрээ тэгээ алуурчдаас охиныг нь өршөөхийг гуйсан. 2 настай хүүхэд юу ч ойлгохгүй гэж бодсон болохоор тэд нар бол магадгүй охиныг амьд үлдээсэн байх. За тэгээ дараа нь тэд нар бол авч болох бүх үнэтэй зүйлийг хамсан, кассанд байсан бэлэн мөнгнөөс өсвүүлээд мөнгө болгож олох бүх зүйлийг хамаад хэргийн газраас яараа зогтсон. Урд нь ярьсанчлан 2 давхрын өрөөнд одоо чихвч зөөсөн компьютер тоглож исэн залуу бас Тиана охин л одоо энэ хэрэгээс азар амьд үлдэж чадсан. Гэхэндээ цагдаа нар одоо тухайн 2 давхрын залууг хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэжсэн ч гэсэн нарийн мөрдөн шалгалтаар ямар ч холбоогүй одоо гин буруугүй гэдгийг нь тогтоосон юм билээ. За 2009 оны 5 сард буюу ингээд мас аллах болсноос 2 жил орчмын дараа Лингве рестораны хэрэг Германы шүүхэд албан ёсоор шилжсэн юм байна. Шүүх бол бүх нотлох баримт за бас гэрчийн мэдүүлгүүдийг нотолж үзснийхээ дараа эцсийн шийдвэрээ гаргасан. За ресторан руу шууд дайрж ороод дээрэн болон аллах үйлдсэн 3 хүн болох Ван ах дүүс за Фам Хайфо нарыг санаатаагаар хүний ам насыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзээд хугацаанаас өмнө судлагдах ямар ч боломжгүйгээр бүх насаар нь одоо шоронд хорих ялыг оноосон юм билээ. За Германд болохоор цаазаар авах ял байдаггүй болохоор энэ нь одоо хуулийн хүрээнд бол оноож болох хамгийн хүнд ял нээсэн. Харин гадна талд нь харуул хийжсэн гэх нөгөө вүү гэх этгээдэг дээрэн болон аллахад шууд оролцоогүй гэж үзээд 14 жилийн хорих ял оноосон юм байна. Коч гэд хүний хувьд бүх хэргийг зохион байгуулсан гол санаачлагч байсан ч гэсэн шүүх бол өөр байр суурийг баримтлаад тэдний зүгээс юу гэж үзсэн гэхээр коч анх төлөвлөгөөг боловсруулахдаа хэн нэгнийг алах санаа байгаагүй 7 хүний үхэл нь ямар ч төлөвлөгөөгүйгээр үйлдэгдсэн түүнтэй холбоогүй үр дагавар үүссэн гэж дүгнсэн билээ. Тэгээд коч гэх хүнд ердөөл 6 жилийн хорих ялыг оноосон. Ингээд бүх гэмт хэрэгтнүүд ял шийтгэлээ аваад шоронд хоригдсноор Лингве рестораны мас аллахын хэрэг албан ёсоор хаагдсан. Тэгээ хэргийг ерөнхийд нь эргээд харахаар бол үнэхээр харамсмаар байсан. Ердөөл 8500 евро буюу одоо тухайн үеийн ханшаар бол $9200 тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, 13 хуучин гар утаас 2 лаптопноос болоод 5 гэмт хэрэгтэн одоо ингээд 7 одоо гимзэмгүй хүнийг алж 2 настай охиныг бүтэн өнчрүүлсэн ийм нэг одоо харамсмаар хэрэг байна. За энэ хэрэг бол маш их цус асгаруулсан, нэг дор олон хүний ам насыг хөнөөсөн хэрцгий хэрэг байсан болохоор олон жил өнгөрсөн ч гэсэн Германд гарч
ирсэн хамгийн аимшигтай масс аллахуудын нэг гэж одоо хүртэл яригдсан байлээ. За нэгэн цаг үед 50 амгалан гэж тооцогддог байсан тухайн одоо Сиднейсэн гэх хотын хувьд энэ хэрэг хизээч мартагдахааргүй хар тол болж үлдсэн юм байна. За ингээ ийм нэг эвгүй хэрэг байна. Нилийн одоо товчлоод та бүхэнд ярьж өглөө. Шунлын сэтлэр хулгай дээрэм төлөвлөж ингээд эцэстээ одоо сандарсандаа огцон буруу шийдвэр гаргаад харамсаад ч барахааргүй аимшигтай хэрэг үйлдэгдсэн юм байна. Өөр хүний ингээд одоо амжилттай явж байгааг үзэж чаддгүй өөрийнхөө цул дорой явж байгаа байдлаа бусад хүний амжилтаас олж авна гэж бодсон юм шиг одоо санагцсан. Та бүхэн энэ хэргийн талаар сэтгэлдээ комент хэсэгт бас бичиж үлдээгээрэй. Дугаараа энэ хүртэл сонссон бол улаан өнгийн зүрх бас комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд өнөөдрийн дугаартай маань Take Fit Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Энэхүү эрүүл мэндийн уургийн ундааны шоколад болон банантай төрөл нь 43 граммаас 45 грамм цэвэр уурга болж шинжлэгдсэн байгаа. Та бүхэн CEO-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.